Та subscribe дарж суугаа захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Юу яцхан манаха? Чихэна богино түүхүүд цовхтаа нэгдэрэ. Богино сонирхолтой түүхүүд оруулж байгаа ш. Йой. Өчигдөр донот өгсөн сонсогчдоо маш их баярлалаа. Халбаг би биш. 5 би уудсан чинь дотор жоохон тийм байна. За яах вэ? Дотор тэмчгсэн. Шас хийсэн 3 түүх хөөрнө. Нэгэ намайг цоодол гэдэг хэмээн яриагаа эхэлсэн. Өвөгжөөрөөр доорх зүйлийг ярьсан юм а. Уг нь намайг эхээс мэдлэхэд ловсон гэдэг нэр хайрлсан юм гинлээ. Нэрээсэлсэн учир гэвэл би баг залуу байхдаа газрын гүйдэлтэй таарч өвчин зовлонд нэрвэгдэж өгөхийн даваан дээр очсноос болсон хэрэг. Би айлын 2 дахь хүү бөгөөд нэг ахтай 3 дүүтэй аавтайгаа зургуулаа амьдардаг байв. Намайг 13 настай байхад ээж маань хорвоогийн мөнх босыг үтсэн юм а. Аав маань өнчөрч хоцорсон бидэнд хойд ихийн гар харуулалгүй, гадаа гарч ир, гэрт орж им болсоор гарыг маань ганцганд, хөлийг маань дөрөнд хүргсэн дээ. Аав маань гүрэм номтой нутаг уснаа нилээд хүндтэй хүн байл. Дээрх явдал намайг 16 настай байхад болсон юм. 1960-аад оны хавар манайх Баян-Улгийн аймгийн Алтан цогт сумын Хажуугийн булаг гэдэг газар нутаглаж байгаад буугын гол руу нүүж цусах болсон юм. Буугын голоор айланд нутаглаж сууршдаггүй болоод ч тэрв өв сургамал нь хүм малын хөлд талхлаг даагүй онгон дагшин газар байв. Урдуура морьтой хүн явахын аргагүй өтгөн шигүү бургастай. Хойд талаараа цавчин өндөр хадасхтай. Асах цохооны хажуугаар хоржигнон урсах гол нь хад цохоод ойж буух мэт чимээлэн урсах нь их сүрдмээр харагдана. Аав маань өвсөн шимтэй усан тунгалагын байн энд буун гэж хэлээд ачаа хөскөө буулгахад ах бит хоёр гэр барьж дүүнэр хон мал тайгаа зууралдан жаргах нартай уралдан гэр орноо төвхнүүлж дууссан юм а. Малын сарвч адууны зэлгээдэл хийж амжаагүй ажил олон байсан ч бид нүүдэл суудалтаа ядарцгааж нам унтцгаав. Тэгтэл шөн дундын үед алсад их олон мордын төвөргөн гарan биднийг сэрэв. Гэвч бид нойрондоо дийлдээд гарцгаасангүй. Өглөө болоход ах өвхөр адуунда аав хониндоо явж би дүүнартайгаа арын албанд үлдэв. Айл гэрийн ажил ямар дуусах биш дээ. Өдөржин л дүүнартайгаа энэ тэрхнийг амжуулах гэсээр байтал орой болж нар жаргалаа. Орой нар жаргахаас өмнөхөн ах маань бэлчээрээс үхрээ тун ирж бид сүү сайлаа бацааж байтал нэг морьтой хүн манайхыг чиглэн ирж яваа харагдана. Шин нутагт буусан болохоор айл саахалтынхан айлчлахаар ирж яваа байх гэж ярилцаад би угтаж авахаар үхрийн зэлнээс гэрлүүгөө очсон ч юу ч байсангүй. Өтгөн бургас хүн шиг харагдсан болов уу гэж бодоод нилээн харж зогсоход хинч харагдсангүй. Нөгөө морьтой хүний чимээ сонсогдсонгүй. Одолгүй аав маань ч хоноо тун ирж бид хоол хошоо бэлдэн буужигнаж байтал бас л нэг хүн манайхыг чиглэн ирж яваа үчийн бүрийд онгорхой хаалгаар харагдваа. Би түрүүний хүн юм болов уу гэж бодсоор гарч харсан ч нөгөө хүн алга болчихч. Би гэртээ ороод нөгөө хүн алга болчихлоо. Манай хажуугаар өнгөрч явсан юм байлгүй гэж хэлээд сууж амжаагүй байтал гэрийн гадаа морины амгаа тажигнаж хэн нэгэн хүн гэрийн бүслүүрт солбуураа хавжуулан уйхан сонсогдов. Гэвч хинч орж ирсэнгүй. Би эн чинь юу вэ? Хинч байхгүй байсан шүү дээ гэж хэлэхэд ах гарч гэрээ тойрч харснаа. Хинч алга байна гэсээр орж ирвэ. Эх утсан ч үгүй. Мөнөө хүн гэрийн бүслүүрээс цулбуураа сэрх хийтэл суугалж аваад давхиад явчихсан сонсогдов. Бид учрыг нь ойлгосонгүй.
Ингээд орой болгон нөгөө морьтой хүн гэрийн гадаа ирдэг боллоо. Энэ явдал нилээд хэд хоног үргэлжилж сүүлдээ аав бидэнд хандаж төрлөө олж чадаагүй зовж яваа газар нутгийн гүйц юмуд та нар гадаад уу чимээ гарахад битгий гарч бай гэж захиад нэг шүнжэнгөө гэр орноо арцаар өгүүлэн тойруулж ариулаад хонх дамар дуугаргаж хонов. Санаа дагаад ч тэр юм уу нөгөө морьтон эрх чимээ хэд хоног дуулцсангүй. Гэтэл нэг өглөө аав сумын төв орох ажилдаа болоод явв. Бид ч яахав тус тусын оноосон ажиллаа хийсээр үлдэцгэв. Ах үхэр адуунда би хониндоо явж дүүнар гэрээ сахин үлдлээ. Би хоноо бэлчингээ өдрийн наранд сүүдэр бараадан хөвтөд нам унтчихсан бай. Гэтэл сэрэд хартал орой болчихжээ. Яран хоноо тусаар гэртээ ирвэл аав ахын аль нь ирээгүй дүүнар л бай. Гэтэл холоос ирж яваа морин тууран чимээ гархан тэр. Ойртоо нөгөө морьтон ирээгүй болохоор би аавыг ирж яваан байх гэж бодон гэрээс гарч хартал. Тэр холоос морин тууран чимээ гарч тоос босч харагдана. Аав маань баг зэрэг балгачдаг хүн байсан болохоор би сумын төв ороод жаахан балгасан юм болов уу гэж бодон тос чавах санаатай урдаас нь яв. Харин бүрий дунд өнөөх тоос бүдгэрсээр алга болоход би аавыг халамцуу ирж яваад намайг хараад зогсчихлоо гэж бодон өөдөөс нь яваад л байв. Гээгээ тасарч байхад явж ядаад яагаад байгаа юм бол гэж ундуудсангүй бодсоор урагшаа харахад нилээн холхон сүмэлдсэн хар дүрс. Ловса гэж тутал. Би аавыг гэж бодоод аваа би энд байна. Нааша яваад байгаарай гэхэд Ловса наашир гэж дахин дуудаад л байв. Би энд байна. Очиж явнаа аваа гэд урдаас нь яваад л байв. Гэтэл нөгөө сүүмэлдсэн хар дүрс надаас холдож байгаа нь мэдэгдэж эхлэв. Би юу ч бодсонгүй. Аавыгаа дуудсаар аав намайг дуудлаж байна гэж бодон явсаар байгаад нөгөө хойд талын асаг гадны хормоод ирвэ. Гэтэл сүүмэлдсэн хар дүрс алга болчихов. Тэгэд Ловса би энд бай гэж хярсан хоолойгоор дуудаж асаг өд гарч буй нэлт хад асганы чулуу баг багаар хүний хөлд нурж байгаа юм шиг шажигнан дуугарч асганы хормоороо нурж эхэлсэн юм да. Энэ үед л би гүйдэлтэй таарснаа мэдэж хар хурдаараа гэрийн зүг гүйлээ. Ямар ч их хол явсан бүүмэд ядаж байхад айсан хүнд аргал хөдлөн гихчээр нөгөөх сүмисэн хар дурс ард яваа юм шиг санагдаад хар ирчээрэгүйсэр гэртээ орж ирээд босго даван унава. Нэг сэрэд хартал ах дүү нар маань дэнгийн сүмгэр гэрэлт харагдана. Би сэрэнгүүтээ аавыг асуухад ирээгүй л байв. Ингээд би учир битүүлэг гүйдэлтэй таарн сар гаруй хүн дээр өвдөж аав маань нутгийн сайн лам гиндэн гойг дагуулж ирээд ном гүрм уншуулж миний нэрийг цоодол гэж сольсон юм. Хожим сонсоход бүгийн голын гүйдэл аавыг эзгүүчилж явсан юм билээ. Одоо би 63 настай. Олон хүүхэдтэй өнөрөдгөн айл болж сайхан амьдарч байна. Толинд хүмүүс төдийл таата биш ханддаг бөгөөд үе үеийн ном судартч толны талаар нэг их сайхан зүйл бичээгүй байгаа нь үүнийг давхар нотолдог юм. Эрдний германчууд анх толийг ромчуудаас олзлон авч өөрсдийнхөө сэгсийсэн дүр төрхийг олж хармагцаа эхэд цочирдон хаг цохиж хайдаг байжээ. Гоовцлон төгс хүүхнүүд л өөрсдийн төрхийг харж сэтгэл ханах гэж толны өмнө сууж дасаагүй бол хүн төрлөختн тэрхүү гялгар шилийг хаг цохиж хайсаар байгаад одоо хүртэл хэрэглэж сураагүй байх байсан биз? Бид толинд харагдахдаа өөрийнхөө жинхэнэ царай зүсийг харж байна гэж итгэдэгч боловч зөвхөн сүнсээл олж хардаг гэсэн ойлголт эртнээс эдүгээ хүртэл хуучрахгүй оршсоор байгаа нь гайхалтай. Хүний зөвхөн сүнсэл толинд харагдахаас бус үнэн дүр төрх нь харагддаггүй гэсэн ойлголт бараг л хүн анх толийг бий болгосон үеэс гаралтай сүсэг бишрлээжээ.
Сүнс хов хоосон байдаг болоо. Толин дах дүрсч мөн адил хов хоосон. Тиймээс толинд хүн зөвхөн өөрийнхөө сүнсийг л олж хардаг гэсэн тайлбар улам батчин бэхэжсээр байгаа билээ. Энд толтой холбоотой нэгэн үйл явдлыг өгвөл. Дэлгэрмаа толинд жигтэйхэн дуртай хүүхэн байжээ. Ёр нь хүүхэд байхасаа л толны урдаас салтдаггүй. Гэртэн тол байхгүй бол архинд орчихсон хүн шиг тол үгүйлэн байж ядаж аргаа барахта зургтаа унтраачхад өмнө нь суугаад гялгар хар дэлгэцэнд нь нүрэ толдож суудаг нэгэн байв. Арх тамхинд орно гэдэг шиг толинд орно гэж нэг өвчин эм хүнд тусдаг бололтой. Дэлгэрмаг хинч харсан муухай гэхээргүйч тийм сайхан бүсгүй бас биш байв. Харин толь түүнийг байгаагаас нь хэдэн хувь илүү сайхан харагдуулж өөрөө өөрийгөө бишрэхэд хүргэдэг учраас тэр бээр явандаа толинд бараг л хайртай болсон нь дээрээ. Түүнийг сургуульд байхад нэг удаа аав ээж хоёр нь хэрэлдээд гэртээ байсан том толийг нь хаг цохин хаяхад дэлгэрмаа дурлалт залууг нь нүдэн дээр нь алаад хайчихсан юм шиг хачин эвгүй хагцлыг мэдэрч бачимдан уурлаж бараг л амиа хорлох шахаж байсан гэдгээ. 22 нас хүрэхдээ дэлгэрмаа өмнө нь байн эргэлдэж суудаг толныхоо буй наар ч юм уу ямар ч ирийн нүдэнд гологдохгүй цэвэрхэн гойлог хүүхэн болж торинсон байв. Тэр толныхоо ачаар нүүр царайгаа ямагт сэргэн засч явсны дүнд нэлээд чинэлэг айлын хүүг өргөцсөн юмсанжээ. Ингээд хурмаа хийсний дараахан дэлгэрмаа унтлагынхаа өрөөнд асар том толь захиалан авчруулж өөрийнхөө биеийг тал бүрээсэн ширтэж суудаг ажилтай болсон юмсанж. Мөн үүднийхөө өрөөнд, гал тогооныхоо өрөөнд, зочныхоо өрөөнд гээд толь үлгэж болох бүхэл газар том гялгар шил үлгсэн тул хэн хүнд нүд гялбам шил толь болсон өрөөнд амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх болжээ. Тэр бэр гэртээ юу ч хийсэн зөвхөн өөрийгөө л толинд олж харах бөгөөд өөрийгөө харахгүй нэг л агшин таарвал төвчиж чадхаа болсон аж. Нэг удаа гэрийн үйлчлэгчээр ажилд орсон бүсгүй гаалгын өрөөг нь цэвэрлэж байгаад ханамдах толийг нь санамсаргүй унгааж хагалахад дэлгэрмаа нөхрийнхэн духыг хаг зогсноос дутхгүй уурлаж хөөрхий бүсгүйг зэрлэгээр зодож занчин хөөж явуулсан аж. Үүнээс хойш гэрийнхээ толинуудад гадны хүн ойртуулха болсон бөгөөд зөвхөн өөрийн гараар цэвэрлэж янзалдаг болжээ. Гэвч нэг өрөө дэлгэрмаа найз хүүхнийхээ толь шиг гялцэл болсон машинцсан хандгайт руу салхинд гарахаар явж байхдаа осолд орж ухаангүй шахам эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ. Түүнийг нас барсан шөнө гэрт нь 2 гэрийн үйлчлэгч байсан бөгөөд нөхөр нь эзгүй байсан гэж. 2 үйлчлэгч галзуухны өрөөнд амхандаа л тансаглан загасны шүл хийж байтал гэнэт зочны өрөөний том толь тас нисхийн хагарах чимээ гарч сүнсийг нь зайлуулчих шахсан байна. Тэр хоёр тухайн үед эзэгтэйгээ нас нөгчснийг мэдээгүй байсан учраас одоо дэлгэрмаа ирүүлч боож өгөхөөс гадна бараг л алхаас наагур юм болонт хэмээн их л сандарч орох гарах газраа олж чадсан байна. Тэгээд шалан дээгүр тарсан шилний хагархай цуглуулж зогсдол гэнэт унтлагын өрөөнөөс дэлгэрмаа гараад ирсэн ажээ. Унтлагын цагаан хувцс өмсөж толгойгоо алчуураар нямбай ороосон түүний зүүн талын хазар ялимгүй цус болчихсон зогсож байж. Сандарсан 2 үйлчлэгч энэ тол гинэтхэн унаад хагарчихлаа гэхэд дэлгэрмаа ер уурлсангүй. Харин тийм ээ. Сая би наашаа гарч ирэх гэж байгаад хагалчихсан юм гэсэн хачин үл ойлгогдох зүйл хийлээд цаад өрөө рүүгээ орчихсон аж. 2 үйлчлэгч мэл гайхан эзэгтэй хандгаад орж хонно гэд явсан биш билүү. Хизээ замдаа хүрээд ирчихвэ. Чи бид хоёр яхаараа мэдтгүй байна. Гэлцэж суултал галзуухны өрөөнөөс дэлгэрмаагийн дуу гарч тэр хоёрыг дуудсан байна. Хоёул сандран гүйж очивол дэлгэрмаа толны өмнө зогсчихсан. Та хоёр надад нэг сайхан хүрэн шүл хийгээд өгөхгүй юу? Гэд нүүр амаа янзлан байж. Энэ үед эзэгтэй гэмтлийн эмнэлгийн сэхэн амьдруулах тасгийн орон дээр амьсгал хурааж байгааг 2 үйлчлэгч бүсгүй мэдсэн бол айсандаа шууд гараад зогтчих байсан бизээ. Гэхдээ нэг үйлчлэгч нь дэлгэрмааг толинд харж байх үед царай зүсэн цаад толинд нь огт харагдахгүй байгааг анзаарсан боловч би л буруу харчихлаа гэж бодоод нэг их сүртэй юм бодоогүй ч.
Хоёр бүсгүй хурдан гихч шөл хийж өмнө нь тавьсан боловч дэлгэрмаа зөвхөн үнэрлэж үзчихэд амссан ч үгүй гараад явчихжээ. Гэтэл түүнийг өрөөнд орохоор дээшээ гарсны дараа хонгил дөлгөөстэй байсан том толь бас л тас нясхийн хагарч хоёр бүсгүй сэтгэлийг сэрхийлгээд хайчихж. Тэр хоёр өмнө нь зүг зүгээр байдаг байсан толнууд яагаад ингэж дараалан хагараад байна гэж ярилцсаар толны хагархаа цэвэрлчгээд эзэгтэйнхээ хачин байдлыг гайхан нөхөртөөгөө хэрэлцсэн байлгүй гэсэн таамаг дэвшүүлээд унтахаар хэвдэцгээжээ. Гэтэл тун удалгүй нөхөр нь учиргүй яаруу орж ирээд үйлчлэгч нарыг сэрэ. Дэлгэрмээ аваарт ороод дөнгөж сая нас барчихлаа гэж хэлэхдээ тэд гайхсанта ухаан алдах шахсан байна. Та юу яриад байна? Эзэгтэй өрөөнд унтаж байгаа шүү дээ гэж хэлэхэд гайхсан нөхөр нь дээшээ гарч гарсан боловч хэнийг ч олсонгүй. Үүнийг мэдээд хоёр үйлчлэгч нь толь хагарсан болон эхнэр нь юу хэлж хийж байсан талаар бүгдийг тоочно. Бид хоёр айж гинэ. Энэ байшинд байж чадахгүй. Биднийг явуулаач хэмээн гуйж эхэлсэн байна. Нөхөр нь арга буюу тэднийг явуулаад ганцаараа үлдэж ах дүүсээ утсаар дуудчихад гарах гэж байтал унтлахын өрөөнд нь толь хагарах чимээ сонсогдчихэ. Тэр гайхан дээшээ унтлахын өрөөндөө ортол саяхан нас барсан эхнэр нь том толны урд үсээ самнаа зогсож байсан аж. Энэ хачин үзэгдлийг хармагцаа айсан нөхөр нь тэр чигээрээ гарч зүгтаагаад байшин дахиж хизээж очоогүй гэдгээ. Ойрын төрлийн нэг хамаатандаа хямд үнээр зарсан бөгөөд эхнэрийнхэн сүнс үзэгдээд байгаа учраас лам нараас асуувал сүнсэн толиндоо шүглэж шингэсэн байна. Ёр намд байхдаа сүнсэн зайлаад толиндоо шингэчихсэн хүн байна. Бүх толийг хагалж хог дээр хаях хэрэгтэй гэсэн юмсан жээ. Ингээд байшингийн бүх толийг ачиж цагаан давааны хогон дээр аваачин хаг цохиж хайсны дараа бүсгүй сүнс үзэгдэхэ болсон гэдэг. Гэхдээ хэд хоногийн дараа уг толнуудыг хагалж хайсан газар хоёр хүүхэд тоглож байгаад нэг нь санамсаргүй бүтнээр шахуу үлдсэн гоёлын жижиг толийг шохоорхон авч хармаалаад гэртээ харсан юмсан жээ. Гэтэл маргааш нь хажуугийнхаа байшингийн дээвэр дээрээс үсэрч буухдаа хажуу тал нь хагархай толь халааснасаа мартаад яг тэр талынхаа гуяар газар хавсран унаж аимшигтай гэмтсэн байна. Тойлны хагархай хүүгийн арт дарын судсыг тасалсныг хүмүүс мэдсэнгүй. Цус их алдсан учраас эмнэлэгт хүргэсэн боловч сэхээ оролгүй байсаар өнгөрчээ. Хүүг унахад дэрэгдэн байсан хүмүүс харманаас нь гарч ирсэн хажуу тал нь хагархай толийг эцэг ихт нь өргөсний дараа тэд санаандгүй таньдаг бөөдөр очиж түүнийг харуулсан байна. Тэгэхэд боо толны хагархайг үзэж байгаад хээр хайсан эм хүний энлэнд сүнс шүглэж хорогдсон толны хэлтэрхий авснаас амиалджээ. Баруун зүгт байгаа ах トゥ хамаатан садангууд нь аваачиж өгч устгуул. Гэ дэлгэрмаагийн амьдарч байсан газрыг тодорхой зааж өгсөн гэдэг. Ерөн хаан ихтэйгээс хагархай толны хэлтэрхий авч болохгүй. Амнаас заяа төрөхт маш муу гэж ярьдаг нь үнэн болохыг энэ явдал гэрчлэн өгүүлж байгаа мэт санагднаа. Манай нутгийн Жамс гэдэг эрийн би генетхэн муулцны дараа нутаг усныхан маань эгэлгүй хэмээн хүндэлдэг луузангай ирж түүнтэй уулзан их л удаж байгаад гарч ирэхдээ дүүгэн дохин дуудаж уулзъя гэж юм. Явж очвол заагч нь хөдөөлүүлэх газрын эзэнтэй уулзсан байна. Санамсаргүй харж яваад тааралдчихгүй юу? Уг нь түүнээс айгаад байх шаардлага байхгүй л дээ. Тэр чинь авах хүндээ юр харагддаггүй юм. Харин Жамсад харагдана гэдэг чинь харин ч урт наслан гэсэн үг. Гэхдээ өөрөө жигтэйхэн их айж зочирдсан учраас тэр сэвийг нь арилгахгүй бол сэтгэл санааны ямар нэг өвчтөй болж магадгүй. Тэгэхээр ингээ. Маргааш оройч ахыгаа үхэр дэргэн суулгаад хөдөөлүүлэх газрын ойролцоо очив шүү. Ах ч найгаад байвал луузангай ингэж яв гэж хэлсэн юм. Оршуулгын газрын эзэнтэй нүүр туулж тамхилахгүй бол болохгүй үхэн гэсэн гэж хэлээрэй. Би тэр үед зүсээ хувиргаад цагаан морь хөдлөөд урдаас ч явдчих. Чи намайг таньсан сэдв ахуулж өрөөсө болохгүй шүү. Би түүний сэтгэлийг нь засчхаад л яваад өгнө. Энгүүл ахын чинь би баг тэр дор хоол сэв хийгээд босоод ирнэ штэ. Ингэж л аргалахгүй бол болохгүй юм шиг байна гэж ятгсан байна.
Гайхсан дүүн зөвшөөрч орхиод гэртээ орж жамцаас юу болсныг нь асуужээ. Цаатах нь их л айсан байдалтай. Би өчигдөр үхрээ залчхад гэрлүүгээ буцаж явтал. Оршуулгын газрын хажуу талаас нэг цагаамаар хөдөлсөн хүн гараад ирсэн юм. Би хийм таарлаа гэж мэдээд буцахыг оролдсон боловч тэр хүн яах ихэн зургүй миний хажууд хүрээд ирсэн. Яндан цагаан өнгөтэй яс шиг туранхаа морь хөдөлчихсөн нүүрлүүгээ юудам алгаа унжуулчихсан царайн сайн мэдгэдэггүй хүн байсан юм а. Надтай мэдлэхээр нь би айгаад хариу юу ч дуугараагүй. Тэр хүн ганц тамхи гаргаж ирж асаагаад надад өгч өнөөдөр нэг хүний сүнсийг аваад ботсон да. Моо мормын сүнсцөөсөөр байгаад сүултээ ясан хэдрэг болж гүйцэл гэсэн амар юм ярьсан. Би юу ч дуугарлгүй гэрлүүгээ морины хаамыг залсан чинь араас одоохгүй чамайг очиж аван шүү гэж хэлсэн гээд цөрхрөн хөөсөн юмсан чи. Энэ бүхнийг сонсоод ахих нь би үнэхээр муу байгааг анзаарсан дүү. Луузан өвгөний зааснаар бүхнийг үйлдэхээр шийдсэн байна. Тэгэд маргааш оройн өвхөр тэргээ хөллөөд ахыгаа дээр нь суулгах хөдөлсөн байна. Ах нь эхлээд явахгүй айж байна гэж баахан татгалцсан боловч луузангай ингэх гэж хэлсэн гэхийг сонсоод зориглон явахаар шийдсэн юмсан чи. Ах дүү хоёр сартай шөнийн бүгээн замаар гэлдрүүлсээр оршуулгын газрын урдуур гарч явтал. Цагаан морь хөдөлсөн луузан өвгөн царайгаа таниулахгүй тулд юудам малгай өмсчихсэн урдаас нь гараад ирхэн тэр. Тэгээд зэрэгцэж ирээд сайн явж гинөө гэж мэдлэхэд дуу хоолой нь айл биш юм шиг санагдсан боловч дүүн зориуд ахад танигдахгүй тулд дуугаа өөрчилж байна гэж бодоод нэг их юм сансангүй. Хариуд нь мэндэлж луузан өвгөний зааснаар 2 хоногийн өмнө манай ах тантай таарлцсан юм уу да гэж асуухад зүсээ хувиргалсан луузан өвгөн. Тийм. Би уйдаад тэнэж явсан юм. Ойрт хүн амтан үхэх нь ховор болоод заримдаа уйдахаараа гадуур гарч дэмий явдаг юм л та. Тэгэж яваад нэрэ энэ хүүтэй таарлаж хэдэн дэмий үг хэлчихсэн байх шүү гэснэ. Ганц тамхиа гаргаж нэрэд тамхи тат химээ сарвалсан байна. Дүүн үг дуугүй тамхиг нь авч сорвол дууны хомоол нухаад хийчихсэн юм шиг хоолой зурм гашуу муухай амттай байсан тул хахаж цацаад сүйд болчий. Жамцч гисэн тамхинд хахаж цацаад золтой тэрэгэн дээрээс унчихсангүй. Зүсээ хувилгасан луузан өвгөн тамхиа буцаан авч ёжтой наргагүй нэмсэглээд та нарын татдаг утааг ямар гашуун утааг их авч жинхэнэ гашуун утаач нь ийм байдаг юм гэд соруулаа ирчин төрүүлж өргөчээ. Тэгснэ. Та маахаар би эртүүд арай хэтрүүлээ тоглолчихсан байл. Миний авах хугацаалаа болоогүй. Энэ хүн чинь урт наслах хүн юм. Айхэргүй. Үүнээс хойш надтай орой өдөш энд тэнд таарлбал бидгий айж байгаарай гэж хэлэхтэн дүүн. Луузан гайч яста мундаг жүжиглэж байна да гэж бодож байсан аж. Оршуулгын газрын зүгээс гарч ирсэн цагаан морьтой хүнч тэгсгийгэд тэр хоёроос салж утсан байна. Нөгөө хоёрч гэрлүүгээ эргэжээ. Тэгтэл жамцын сэтгэл сая л нэг онгоо бололтой. Саяын хачин хүн нэр намайг урт наслан гэж хэлв. Хэмээн бүр нүдэн сэргчсэн асууж байхыг хараад луузан өвгөн бид хоёрын хэрэгэлсэн арга зайлж үр дүнгөө өглөөдөө гэж бодчих. Тэд цаашаа нэг их холдож амжаагүй байтал урдаас нь цагаан морь хөдөлчихсэн луузан өвгөн ахяад л хүрээд ирж яваа харагджээ. Өвгөн яарч байгаад нүрээ далдлах юудингээ мартчихсан бололтой. Нүүрэн цоо ил харагдсан тул жамцд орон таньж. Луузан ахад дамжиглаж яваад байсан юм байна шүү дээ гэсэн ажээ. Дүүнч гэсэн түүнийг хараад урам хугарч сая ирчгээд дахиад яах гэж наашаа явсан юм бол хамаг төлөвлөгөө бүтэл гүйтлээ гэж бодоод өвгнийг ойртон ирэх үед. Сая та бид хоёр дээр ирээд яваагүй мө гэхэд луузан өвгөн мэл гайхжээ. Тэр гэрдэг ажил амжихгүй байсаар дөнгөж сая яаран сандран гарч ирлээ. Ямар сайндаа юудингээ хүртэл мартчихад явж байгаа нэг гэсэн юмсан жи. Жамцын хүү гинэт сэртсгийч ахаасаа ялимгүй холдоод тэгээд сая бид хоёр дээр ямар гэж амтэг хурж ирээд явчих ба гэвэл луузан өвгөнч өөрөө хариулт хэлж чадсангүй энэ явдлаас хойш жамцын бие тэнхрэн сайжирсан боловч харин дүүгийнхэн сэтгэл хямран цочирдож оршуулгын газрын хүний тамхинаас татсан химээг сэжиглэж бээн өвдөж нэг хэсэг сандаргажээ.
Нээслэл хотын маань анхны суурин болох Дамб дарж Аалан хийдийн баруун хойд болонд байрлах 2 давхар улаан тоосхон барилгын үлдэгдлийг чөтгөртөө байшин хэмээн тэр хавийн оршин суугчид ихэд сэжгэлдэг. Баримт 1. Уг газрыг анх Багшийн коллежийн багш бэгэгч залуу авч 2 давхар байшин дэрэгдэн гаражтай барьж дуусаад маргааш шин байрандаа орох бэлтгэлээ базааж 4-р дэлгүүрийн орчин байрлах байрандаа ирж хонсон шив. Эхнэр цэгийн хамт зүрхний шигдээс өвчнөр хоёулаа нас баржээ. Эмч нар хэтэрхий айснаас болж нас барсныг тогтоосон гэдэг. Баримт 2. Талигаж бигийн хамаатнуудаас ганцгийн 8-нд явдаг гээгэгч залуу уг байшинг гаражийн хамт худалдан авчээ. Гэ орхон аймагт амьдардаг бөгөөд хот руу шилжиж шинэ байшинд орох бэлтгэлээ дуусгаж 8 нэрийн барааны дэлгүүр 2 давхар байраа засаад Улаанбаатар руу шилжихээсээ 4 хоногийн өмнө согтуугаар эхнэрээ боомлон алж өөрөө 22 жилийн хорих ял аваад шоронгийн хаалга татсан гэдэг. Баримт 3. Эзэнгүй байрны тоосхыг нурааж зархаар шийдсэн Сүх Баатар дүргийн 15 дугаар хорооны оршин суугч Горван итгэхэд байрны 2 давхрын ханыг нураах үед тоосхонд даруулж өөд болсон гэдэг. Баримт 4. Нээслийн 17 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 3 сурагч уг байранд нээр чөтгөр байна уу харъя үзье гэсэн сонирхолтой хөдлөгдөн уг байранд орж баахан хашгирч бие засч янз бүрээр аяглжээ. Харамсалтай нь маргааш өглөө нэг нь автослоор нас барсан гэдэг. Баримт 5. Тус гудамжинд оршин суугч эмийн эхнэр Аа гихч оройн цагаар уг байшинд шуудатай хогоо аваачиж асгаад маргаашнаас нь биеэр нь улаан юм туураад 100 айлд байрладаг арьсангүний имлэг лам бөөгээд яваагүй газаргүй уншуулаагүй номгүй болжээ. Азар хажуу айлынх нь нэгэн эмгэн манай урд гудамжинд нэг ховилгаан лам байдаг юм гэсээр нэг нь зоч лам дээр очиж лүүжин тавиулснаар элд бузар нь арилж эдгэрсэн гэдэг. Энэ мэт 5 баримт байдаг байна. Өөр ямар баримт байдгийг бүү мэдээ. Чихэна. Амьд хүн аргатай гэдгс. Эзгүйхээр морноосоо явгарсан чүлтэн аманда ийхүү хараал тавин өглөж явжээ. Хээрийн боохой чухмал бэлчиж байдаг гэж яригддаг газар ийхүү морноосоо явгарсан нь аимшигтай байва. Дээр нь юу юугүй бороо асгарах янзтай шөнийн тэнгэр хойноосоо улмал харанхуйлан бүрхэж ирээд цагилгаан цахин сүүлээ шарваж буй галт луу шиг бүрэнхий толгодыг зүсэн гэрэлтүүлэх ажээ. Бас энэ хавийн эзгүй толгод донд жилийн өмнө нэг эмгэн ачаата машин дээрээс унаад нас барчихсан. Тэгээд сүнс сүүдэрн ч юм уу нэг зүйл гүйж харагддаг болсон гих яриа санаанд нь орж ирээд болсонгүй. Харанхуйд бүртсхийх бутны толгой бараан сүүдэр бүхэн нөгөө эмгэн бөөвийгөө зогсож байх шиг түн санагд. Юуны өмнө борооноос өрсөж толгой хорогдох газар олохгүй бол тэр бээр усан бороонд шалб цогх юулна. Хэрвээ тэгж гимээ хиймтэй таарснаас саач 7 дор болох байв. Ойр хавьд дотор нь ороод борооноос нөмрөлчихмөр өвлжөө буулсны зүйл огт байхгүй учраас төөнд энэ шүн гарцаагүй үхэх гэж байгаа юм шиг бүх тохироо цаанаасаа бүрдчихсэн юм шиг санагдаад болсонгүй. Ингэж бодохоор хоолон зангиран дуун гарахаа болоод амьд хүн арга барах үе гардгал юм байна гэж бодож яв. Сүүлдээ 2 хөлн цуцсан хамаг биен сулдаад ирсэн аж. Тэр бээр нэгэн толгод шиг өвгөр давааны оройд гарч ирвэл урд талд нь жинхэнэ бөөвийсэн хар сүүдэр зогсож байх нь тэрэ. Үүнийг хараад зүрх нь амаараа гарах шахав. Морг ихэд арай өндөр их гэрийн дайны том хар зүйл 2 тишээ савлан хөдөлж байх шиг. Зүрх муутай аймхай хүний нүдэнд нулимс цэйлэлзээд ирдэг ажээ. Чөлтөм нулимсаа арчин байж харвал харанхуйд зурс хийх цагилгааны гэрэлд нөгөө том хар зүйл нь ачаатай машин зогсож байх шиг харагдаад бүрэнхийд уусан алга болжээ. Ачаатай машин гэж бодмогц өөрийн ирэхгүй сэтгэл нь онгойж том бул чулуу зээжин дээрээс нь аваад хайчих шиг болов. Тэр нэрэ энэ хавчин зам газар шүү дээ. Ээ ашгүй дээ. Улаан зам дээр минь ачааны машин зогсож байх гэж хэмээн бодсоор байдгаараа баярлан хар гүйхээр машин руу очиод кабиныг нь онгойлготол дотор нь хинж байсангүй.
Бодвол машин нэвдрээд жолооч нь зам тусах гээд ч юм. Эсвэл ямар нэг зүйл олж ирэх гээд ийш тийшээ явчихсан бололтой. Айгуу бол араас нь өөр машин ирж сэлбэг олж ирэх гээд сум руу дайгдаад явчихсан ч байж мэднэ. Хамгийн гол нь чүлтэмд бороо чон эвгүй зүйлсээс хорогдох машин байж байгаа чухал шүү дээ. Тэрбэр кабин дотор өөр юм шиг орж сумагцаа. Өврөөсөө тамхиа гарган орож эхэлжээ. Тэрбэр маш их тайвширсан байна. Жолооч нь ирсэн ч яахав. Уучраа хэлээд машиныг нь хамт засалцаад сүүлд нь гэртээ хөргүүлчихэд нэг сайн дайлах юм шүү гэж бодсон суув. Гэтэл ачаан дээр нь ямар нэг амтан хөдлөөд олс таталгаа чангалаад байх шиг. Жолооч нь машиныхаа хойд талд ачаага засч байгаа юм биш үү гэж гэнэт ухаарсан чүлтэм ухасхийн бууж кабины хаалгыг тас хийтэл хаагаад мен тусаа мэдхээр шийдэж хоолой засан дөхөж очив. Чэргүүлийн араар тойрч дугуйн доогуур нь шагаа хүн байна уу гэж дуудсан боловч ямар ч чимээ гарсангүй. Эргээд баруун талаар нь тойрон кабин руу дөхөж явахдаа ачааны олсноос толгой нь урууга харан дүүжлэгдсэн хүний дүрсийг гинэт олж харан гэж хашгиран хамаг байдгаараа муухай орлоод нэг л мэтгэд машины кабинд орж ирээд суучихсан байв. Тэрбэр нөгөө ачаан дээрээс унаж өгсөн эмэгний тухай яриаг гинэт санджээ. Гэхдээ түүнд машин ямар хамаа байдаг вэлээ? Ухааргахч завдал өгсөнгүй. Хэн нэгэн хүний гар кабиныг нь нүдэж өрөвдөлтөй хоолойгоор намайга болка доктор суулгаад өгөөч. Миний толгой эргээд гэх дуу гарснаа кабины хаалгыг пижгэнтэл балбсаар байна. Чултмын машинаас хаа холын түнэр харанхуй тал аим шиг багтай санагдсан тул тэрбэр хар ирчээрээ үсрэн бууж толгой хандсан зүг рүүгээ зүгтаажээ. Тэрбэр гүйж байхдаа эргэн харвал цахилгааны гэрэлд чирэг үүлтэй машины хойд талын ачаанаас нэг хүн зүүгт ч гэсэн орилсоор байг нь харагдцдаг. Чултам гүйж сүүлдээ бахардаад ухаан алтан унсан бөгөөд нэг сэрэгт нь өглөө болчихсон байж. Тэрбэр ямар ч байсан чон нохой хоол бололгүй. Хүйтэн бороонд осгож өгөлгүй. Өглөө болгосон боловч шөн таарсан машин санаанаас нь гарсангүй. Тэгээд ойр хавийн өндөрлөг толгод дээр гарч харвал эмээлтэй морин хол гүйхэн идээшилж байсан бөгөөд хоосон зам дээр ганц ч машины бараа үзэгдэхгүй байжээ. Хожим тэрбэр өгсөн хүний сүнс машин унаа хүртэл дэрэгдээ боддоор татчихсан барим тавин оршиж байдгийн билээ гэж ярьсан ч хинч түүний үгэнд үнэмшсэнгүй. Энэ явдлаас хойш чүлтэм цагаан гээгээ тасармагц гэрээс бараг гарахаа болсон гэдгээ. Чихэна. Энэ явдал ардын хувьсгал ялхаас өмнө болсон гэдэг. Говь нутагт нэгэн өвгөн, эмгэн хоёр нутгалдаг байж л хоёр хөгшин ганц охинтой. Охин нь нас бид хүрч эр хүний сэтгэл булаам сайхан бүсгүй болжээ. Нутаг усны залуус сууй амьдрий гэж элдвэр гуйх авч бүсгүй төдийл нүүр өгдөггүй бай. Тэдний ойр орчим айл хунар байхгүй ганц гэрээр нутаглана. Гэрийн эзэн адуу малын эрэлгээд яваад өгнө. Эмгэн ус түлшний ажилтай. Охин нь цөө малаа дагаад бэлч хээрт үнждэг учраас гэрний эзгүй хоцордог бай. Гэтэл тэдэнд санаанд оромгүй жигтэй зүйл тохиолдох болов. Тэр гурвыг орой гэртээ цуглаж ирэхэд хэн нэгэн хүн цай хоол хийгээд тавьчихсан байх болсон гэв. Тэд бэйбинээсээ хэн нь гэртээ ирснийг лавлацгаахад хэн нь чирээгүй гэдэг байв. Хол ойрын аян замын хүн бууж унд хоол болоод явжтэй гэж бодоод өнгөрцгөх боловч энэ байдал олон хоногоор үргэлжилсээр байв. Гадаа нь хүн малын ул мөр мэдэгдэхгүй тул тэд хийл гайхацгаана. Нэг удаа хонинд явсан охин нь цэнхэр өнгийн алчууртай болцоход ирсэн байхыг гэр хаа өвгөн ажиглаж мэдээд эмгэндээ хэлжээ. Эмгэн охиноосоо ямар хүн алчуур өгснийг асуухад охин эхлээд дур гүйцэж байсан. Нэг залуутай танилцсан. Тэр нь алчуур бэлгэлснийг ярьжээ. Түүнээс хойш охин хонинд явах болгондоо янз бүрийн бэлэгтэй ирж гэрт энж цай хоол бэлэн байдаг болсоор нилээд хэдгэнэ. Тэдний юу н хүн амтан ирж буухгүй. Мөн охиных нь танилцсан залуу ч эс үзэгдэнэ. Нэг удаа гэрийн эзэн нутгийн үзмэрч гэгдэх хүн дээр очиж болсон бүх зүйлийг ярьтал нөгөө үзмэрч. Тэр чинь хүн биш ээ. Бэйлсэн чөтгөр байна. Охиноо битгий уулзуул.
Чадaltaй сайн ламаар цаад чөтгөрөө үгүй хийлэг гэж. Өвгөн гэртээ ирээд эмгэн охин хоёртой учир явдлыг хэлээд охиноо хоньмалд явуулахаа болсон гэнэ. Гэтэл охиныг хонинд явхаа болсноос хойш шөнө болгон гэрийнх нь хошлонг тас огтлчихдаг болвоо. Тасарсан хошлонгоо хичнээн залгаат ч нэмэргүй. Өглөө боссоод л харахад тастаад хайчихсан байдаг бай. Арга барсан өвгөн чөтгөрийг даруулахаар шийдэж өврийн багш гэж алдарсан лам Жамбал зундуй дээр очиод уучраа хэлэхэд хаашаа өргөн гүнзгий нүх ухаж бэлтгээд байж бай гэж. Өвгөн ч хэлсэн ёсоор бэлтгэв. Зундуй лам товлсон өдрөө тэдний дэрхэд нутгийн ардууд чөтгөр дарахыг нүдээр үзэхэр цугласан байв. Ингээд нүхэн дотор маш их гал төлүүлээд өврийн багш цугларсан хүмүүст хандан чөтгөрийг маш хүчтэй ном уншиж дарна. Номын хүчээр нохойн дүрт ховилсан чөтгөр энэ гал руу орох ёстой гэв. Ингээд номоо уншиж эхэлдэл гэнэт нэг нохой хаанаас ч юм гарч ирэн нүхний амсар руу нэг ойртож нэг холдоод байж. Ээнхүү өнөөх нохой хэд хэдэн удаа ботсон боловч эцэст нь нүх рүү гүйж ороод галд шатмагцсан нүхийг шороогоор дүүргэж болов. Энэ явдал тэнд цугласан хүмүүсийн нүдэн дээр болж өнгөрсөн ба хэрвээ номын хүч хүрээгүй бол өврийн багш болон тэнд байсан лам хуврагууд амнасаа алдах байсан гэдэг. Үүнээс хойш өвгөнийх амар тайван байх болж уг чөтгөрийг гэрийн эзний нэрээр нэрлэх болжээ. Өврийн багш хэмээх Жамбал зундуй ном эрдэнээр нутаг усандаа ихэд алдаршсан лам байсан бөгөөд 1930-аад оны хэлмэгдүүлэлтээс дайжин өвөр Монголд гарч хожим 1957 онд буцаж ирэн Дорноговь аймагт амьдарч байгаад нас барсан гэдгээ. Нэг их нэрд гараагүй ч нэг хоёр бүтээл нь олон улсын чанартай тэмцээн уралдаад хэдэнтэй шалгарсан нэгэн зураачрын яриаг сонирхуулъя. Тэрбэр одоогоос хэдэн жилийн өмнө Баян хошууны эцдэх нэгэн мухар гудамжинд модон амбарыг хөлсөлсөн байна. Зураачир тамхиасаагаад дотроо гой дэмгүй хоосон склад шиг тэр модон амбар доороо гүнзгий модон зойртой байна. Тэр зойрных нь бүх бат хийгдсэнийг ярихан байхгүй. Дээр үеийн Европын цайз шилтгэн үүдэл доороо тийм бүх батаар зойр хийдэг байх. Би амхандаа уран зургийн урлан ч юм уу өөрийнхөө санаагаар юм хийдэг газар болгох санаатай. Эзэнт нь хэдэн төгрөг өгөөд төлхүүрийг нь халааслаад тийшээ орж үтсэн юм. Эхлээ дотор нь ороход зойр байгаа гэж мэдэгдэхээргүй. Шалан сайхан үргэлж банзаар зайгүй шахагдсан. Доороо хөндиймэт ямар нэг дуу чимээ гарахгүй шаг хийсэн л амбар байв. Гэхдээ би санамсаргүй төлхүүрээ шалны завсраар унахсныхаа дараа л доор үл мэдэгдэх нууцлаг таг бүхий зойр байгааг олж мэдсэн юм а. Зойр байгааг олж мэдээд тагийг нь сөхөх гэсэн боловч сонирхолтой таг нь шалан дээр биш амбарын хананд байва. Үүнийг хараад би их гайхсан юм а. Ханыг нь тэмтэрэн тогшсоор төмрөөр хөшиж үзвэл шалнаас дээш 60 см орчим зузаант нууц хаалга тасхийн онгой. Ханны яг доор харалта байшингийн шалан доогуур орсон бяцхан модны шат байхыг үзээд маш их гайхсан ч энэ удаа эргүүлж хаагаад гарч идэн авчирч тухтай үзэхээр гараад явсан юм. Хэрвээ амбарын эзэн тааралдвал юун зойр байгааг асууж үзье гэж бодсон боловч тэр олдсонгүй. Харин гэртээ ирж гарч идэн авсан хон гэнэт нөгөө амбар руу учиргүй яарч заавал одоо л очиж үзье гэж бодоод болдоггүй. Буцаж очив нөгөө амбарыг он ойлгон зойрлуун хулгайч шиг гитэн харвал дотор нь ямар нэг амтан байгаа юм шиг санагдаад юр болсонгүй. Би амбарын хаалгыг чимээгүй нээсний дараа зойрны тагийг чихруулан онгойлгоод гарч идэнгээ тусгаж үзвэл модон шал доошо 3 м хэртэй гүнзгий явсан байна. Энийг хараад нэг л хачин айдас түрв. Тэрч байтахгүй. Энэ ч нарай хүн алдаг зойр биш бидтэй гэж бодсон юм а. Хайснасаа болоод ганцаар орч чадсангүй. Тэр даруй гарч уудсаар ирэн зураг зурдаг нэг найзыгаа дуудаж ирүүлээд хоёулаа дотогшоо орж үцхээр шийдвэ. Удалгүй хэрэгт дурлсан найз маань чирч нэгэд хоёулаа болсон би айхамгүй орж явчихлаа. Гарч идэнгээ тусгахаар хоёул цоврон орвол
Зойр нилээн зайтаж дотроо давхар хаалгатай байх юм. Бид хоёр энэ хаалгыг онгойлгох уу, болох уу гэж бэбинээсээ асуугаад хаалгыг нэмэгцээ цочин хойшоо ухарсан юм. Хаалга нэгдмэгц яг цаад талд нь бүдэг гэрэлтэй өрөөнд эрэм хоёр хүн юм яриад сууж байснаа бидний гинэт гайхан ширтгэн. Яг л аимшигын ном зохиол дээрээс уншсан үйл явдал мэд амьдралаас тасархай санагдав. Бид хоёр чимээгүй ухран хаалгыг хаах гэж оролтол тамхи татаад сууж байсан эрэгтэй нь босоод ирсэн юм. Тэгээд тэр бид хоёр төхөж ирмэгцээ зуудаг нохоо шиг үнэрлэж эхлэв тэр. Бид хоёр хөдлөх гээд чадахгүй, хашгирах гээд ч чадахгүй. Тийм эвгүй байдалд орон зогсож байхад үл таних хүнээс нэг л сонин чийг даасан зүйл нэвт ханхалж байв. Нэг мэдсэн чинь зойрны хаалга хаагдчихсан бид хоёр хоосон өрөө зогсож байсан юм. Тэр дээр өмхөмгүй зойрноос гарч ханандах хаалгыг нь хаасны дараа саяс их орж. Энэ юу болов? Хоёулаа хийм харчих уу? Цагдаад мэддэхгүй. Эснээс нь асууя. Ямар ч байсан энд хүн амьдарч болохгүй байна. Гэж ярилцсаар амбаараас гарч бил. Уг амбарын эзэнтэй уулзсан энэ явдлын тухай хэлгээд маш их гайхан. Ямар сони юм бэ? Тийм зойрны уул мөрч байх ёсгүй шүү дээ. Гэж ярилцсаар цуг амбаар руу ирж үтсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь энэ удаа үнэхээр ямар ч зойрны уул мөр олоогүй юм. Гэхдээ зойрны таг байсан ханны банзыг ховглоход доор нь 30 см хэртэй доошоо угсан хуучин нүх байв. Амбарын эзэн. Би энэ байшингаа түрээслэх гэж байгаа. Та бидхий баталгаагүй үнэн худлам яриарай гэж гуйсан учраас би цагдаа энтер гэж сүр бололгүй өнгөрсөн. Гэхдээ л одоо болтол тэр зойрыг мартаж чадахгүй явна. Хотын гэр хороололд элбэг байдаг дээхэн үеийн амбар савнуудын шалан доороос ямар ч юм гарч ирж магадгүй юм байна л шүү. Дээхэн үед бараг айл болгон цөмийн зэвсгээс хамгаалах зойргэд нэг нүх шалан доороо угтдаг байсан гэдэг штий. Хүн алаад хийчихсэн тийм зойрнууд ч байгаа юм билүү хэн мэдхв. Гэж толгой сэгсэрсэн билээ. Чихэна. Сумын төвөөс зүүн тийш 20 км-ийн зайтай ичээтэй хөндөй гэж гол устай өвс бэлчээр сайтай газар зун намрын цагт айлууд үргэлж шаваастай байдагс. Харин энэ хөндөйд аманд байх зараа толгой гэдэг газар айл амтан ер буудаггүй. Тэр газрыг гүйдэлтэй гэж ихэд цэрвдэг байв. 60-аад оны ихэнх үед энд санг гэдэг айл нутгалахаар буужилт. Буугаад 4-5 хонож байсан болов уу? Нэг өдөр гэрийн эзэн алдсан морины ирэлд яваад оройхон тийш гэртээ иртэл санаанд оромгүй аимшигтай явдал болсон байна. Тэднийх 3 жаахан хүүхэдтэй байсан ба гурвуулаа малын хорон дотор тоглож байгаад бэбинэ дэрлсэн байдалтайгаар нас барчихсан байв. Ямар ч өвчин тусаагүй, гэмтсэн юм байхгүй, эрүүл сарвал хүүхдүүд нь нас барчихсан явдалд гайхаж цочирдон гэртээ ортол. Хэзээ мүдгүй төрөгдөгчсөн байсан ихнэр нь зуухныхаа дэргэд дөнгөж амтай голтой хэвдэж байхан тэр. Эхнэр нь түүнд. Өдөр манай хотон дундуур ачаата тэмээ хөдөлсөн тал биетэй хүн яваад өнгөрсөн гэж хэлээд нас барчихв. Ажил явдал өнгөрсний дараагаар санг ойр хавийн хүн амтнд ярьж сургалтал үдсэн харсан хүн юр байхгүй. Нутгийн юм мэддэг хөгшчүүл дайрлага дайрчихчээ хэмээн хэлж байсан гэдгээ. Тэр явдлаас хойш 10-аад жилийн дараа сумын хүн эмнэлгийн баг эмч Нава нутгийн малчин анд лавга бас нэг хүний хамтаар айлуудаар буучхад сумын төв орохоор буцаж яв. Энэ үед нар дөнгөж шингэж байжээ. Гэтэл эвэрүүл явсан лавга эмээлийнхээ бүргэн дээгүр бүхийгд юу юугүй мориноосоо унах нь гэмээр болов. Арх уугаагүй зүв зүгээр явсан түүнийг нөгөө хоёр нь зүрмэглээд ингэж байгаа болов уу гэлцэн эмээл дээр нь түшээд өндийлгтэл хэдийнэ амьсгал хураачихсан байх тэр. Энэ үед хав ойрд айл байхгүй байсан болохоор эмч ганцаараа сахин үлдэж нөгөө хамт явсан хүнээ сум руу хэл хургуулахаар явууллаа. Төдөлгүй үдшийн бүрийн өмөрч харанхуй болж эхлэв. Алсад яваа машины гэрэл дээр гялалцах хотдоос өөр гэрэл байхгүй. Морь дам гайгаад дуугарган төрөглөхөөс өөр ямар ч чимээгүй. Салхи сэвэлзэн бэйжиндүүлэх хэдий ч
даваа эмчид энэ тухай бодохч сэхэ байсангүй. Сумнаас хүн хурдхан шиг ирээсэ. Ойр хавьд хүн явж байвал нааш ирээд хань болоосоо гэж л бододсон. Гэтэл түүний сууж байсан газраас тунхаалгүй ихэн чулуу хайрах шажигн дуугарч хүний хөлийн чимээ гарах шиг болов. Малын эрэлд яваа хүмүүсийн нэг л байх. Эрхийг нь хүлэе гэж бодон сууж байтал жалгын цаад хөвөөн дээр бараан дүрс үзэгдэв. Уг дүрс нилээ том харагдсан ба морьтой хүн яваа биз гэж таамаглав. Гэтэл нөгөө дүрс жалах туулж гаралгүй цаад хөвөөгөөр нь дээш доош өгсөж уруудан явсаар нилээд хугацаа өнгөрөв. Түүнийг дуудъя гэж бодоод хашгирах гэтэл дуун гарсангүй. Харин бүх бие нь мэдээ алдарч ард нуруу нь хүйд даахыг л мэдэрч байв. Тэрээр зүүдэлж байгаа. Эс бөгөөс зүгээр байгаагааж мэдхэ болж. Зөвхөн жалгын хөвөө дагаж яваа дүрсийг л анзаарч байв. Гэтэл нөгөө буун хар дүрс өөрийг нь чиглээд ирвэ. Сар дөнгөж тусан хавьори юмс гайгүй тодрон харагдаж байсан ба өнөө хар юм шууд явсаар эмчийн дэргэдэв. Морьтой хүн байна гэж бодож байсан ихний таамаглал буруу болж харин сарлаг явж байна гэсэн бодол төрв. Ойртон ойрцоор ирэхтэн сайтар ажвал сарлаг биш. Хоёр хөл дээр яваа хүн байна гэж санагдуулах аж. Гэтэл хүн гэхээр нилээд том. Лавл тэр нутагт ийм том хүн байхгүй. Нөгөө хүн хар гөрөөс гэдэг нь юм болов уу гэж бодов. Хүн хар гөрөөс гэж амтан хүн шүүрч аваад зэлүүд газар явчихдаг байсан тухай урд нь сонсож байсан нь санаанд орж толгойтой үснэ ар засгийж ихэд айсаар суув. Авраг бит эмчийн хажууд ирж зогссноо. Шууд явсаар нас барсан хүний хажууд очив. Тэгснэ. Нас барсан хүний дээрээс бүхийн удаан зогсов. Энэ үед эмч түүний нүүр царайг харж авъя гэж бодсон боловч хүний урманд эмчийн зүг эргэж харсангүй. Тэр нэлээд удаан хугацааны дараа эрсэн зүг рүүгээ явлаа. Эмч саяныг тайвшран бүх биеийнх нь хөлс цутхан ихэд сандарснаа мэдвэ. Гэтэл жалгын цаад хөвөөн дээр байсан авраг бит ахиад ирж явахыг харлаа. Мөн л дөрүүчиг шиг нас барсан хүний дээрээс тонгоон гарч байснаа буцаад явчихв. Эйхүү шүнжин нааш цааш явсаар үүр цайхын алдад алга болчихжээ. Сумаас ирсэн хүмүүст энэ тухай ярихад дээр үед энд нилээн баян айл нутаглаж байсан юм. Тэднийх нэг хүүтэй байсан. Тэр нь нилээн том биетэй залуу байж. Нутгийнхаа нэг сайхан бүсгүй сэтгэлтэй болтол өнөөх бүсгүй өвчнөр нас барж үүнд гутарсан залуу өөрийгөө боомлсон юм гинлээ. Энэ лав түүний сүнс байх. Хүн амьтанд ямар ч муу юм хийдэггүй хэмээн учрыг нь хэлж өгчээ. Харин энэ явлаас хойш сайхан эмчийн бие муудаж бүдүүн гидсний хагалгаанд орон нэг л таатай бус болсон гэдэг юм аа. Чихэна. Хүүн гэрээслийг зөрчснөөс Тэнгэрийн оронд эцгийнх нь нойр хүрэхгүй байна. Өвгөн ламзав өөд болов. Өвгөн эмч нь өөд болох нь бараг зөв шүү дээ. Гэхдээ өөд болоод өөдөлсөнгүй. Ягд гэвэл нас барахынхаа өмнө отхон хүү дээ. Намайг үхсний дараа шарлыг минь битгий Христүүд шиг оршуулаарай. Би тэнгэр язгууртай монгол хүн. Ил задгаа эртний ёсоор оршуул. 3 цагаан хүзүүтэй хар тас баруун урд зүгээс ирээд миний цогцыг авч одох юм гэжээ. Тэр үед хүү жаавал гэж байж. Гэсэн ч отгийн тэргүүн шиг оожин сахалтай өвгнийг орчлон орхих тэр агшнаас түүний юу ярьж ямар захиас үлдээснийг бүгдээрээ мартаж орхижээ. Олны жишгийг дагаж мань өвгнийг хамгийн ойрхон байдаг оршуулгын газар таваачин чулуун дээр нэрийг нь сийлээд бунхалж орхисон аж. Буянтай хүн гэдэг өөр байх юм. Өөд болоход нь бүхий л сайн сайхны шинж тэмдэг мэдрэгдэв гэж ярилцж байв. Гэтэл өвгнийг өөд болсноос хойш 49 хоногч өнгөрөөгүй байтал өвгний шарил хөндөгдөж толгой дээр нь босгосон чулуу бот үсэрч бунхалж цэмтэлсэн хавтан нь хэдэн хэсэг болчихж шарлыг хийж болсон нүгч хов хоосон байна гэлцэх болвоо. Мэдээж энэ үг үр хүүхдэд нь эхэлж хүрчээ. Тэгэхдээ эмзэг хүндүр газрыг өртгөн хорсгож байсан тодорхой. Ламзав өвгний отхон хүү зэрэн дэлгч тэр үеэс л эцгийнхээ өөд болохоос өмнө юу захиж байсныг санаж эхлэв.
Намайг монгол хүн шиг ил задгаа оршуул гэсэн үг түүний толгойд эргэлзэж чихнээс нь аймаг шиг зүгдэж байв. Түгээр зогсохгүй зүүдэнд нь байн орно. Тэгэхдээ "Хөөмн чи намайг яагаад мэхлэв? Миний сүүлчийн хүслийг биелүүлж өвгсийн газар амьгүй болсон цогцыг минь аваачаад ил задгаа оршуулж болох л байсан." Эцэг нь ингэж уйлнаа. Сүүлдээ цэрэн дэлэг зүүдэлсэн үнэн хоёрынхоо алийг нь ялгах байв. Нойр хоолндооч дургүйцэж мэдэгдэхүйц турж зүс царай алдаж эхлэв. Ааш зан нь жилтэд өөрчлөгдөж юуны өмнө л "Би үхээд өгье" гэж эхнэр хүүхэдтэй хэлнэ. Үнэхээр ч үхчихэж магадгүй харагдах тул гэрийнхэн нь түүний үгийг дэмий чихний хажуугаар өнгөрөхгүй болгоомжтой ханднаа. Ялангуяа эхнэр нь цэрэн дэлхийг тагнаж байв. Эмэгтэй хүн болсон хойно өөрийнх нь хийсэн хоолноос ам хөрөхгүй юм бол буруу хараад хэвтчихэд байгаа нөхрөө өөр бүсгүйтэй болсон байж магадгүй гэж сэжиглэж заримдаа дагна. Ажил дээр нь очиж дотны найз Даваатай нь уулзаж ямар байдалтайг нь асуужээ. Даваа. Цэрэн дэлхийг сүүлийн үед их л өөр болсон. Талигач эцгээс хойш гашуудж гуниглаад тэгж байгаа юм баг гэж бодсон. Гэтэл бараг түүнээс хойш жил болж байхад цэрэн дэлхийн зан ааш ер өөрчлөгдсөнгүй. Тийм тайлагддаггүй үе гашуу гэж баймааргүй юм гэж ярьжээ. Тайлагддаггүй үе гашуу гэсэн үгнээс эхнэр нь санаа авч. Мэдээж лам дээр очиж л дээ. Үхсэн хүнийг өшөрхөж муулж магталтай биш. Тэр ламын хэлснээр ламзав гуайн сүмс хүний орчлон үхэгсдийн лагер хоёрын дунд завсартаж орхисон гэн. Тиймээс төрлөө олохгүй төөрч бүдэлж байгаа юм байх. Уг нь ламзавгойд хорогдож тачаасан юм хүний хорвоод үгүй яачи. Дүүгэрч зогсохгүй амьдтай хийсэн сайн үйлийнх нь үр бэлэвсэрч магадгүй түүнээс сүнс хоёрч төрөл олох боломжтой байж. Гэтэл отхон хүү цэрэн дэлгэн сүүлийн хүслийг нь биелүүлээгүй учраас Тэнгэрийн оронд түүний сүнс амьрлаж амгалан нойрсож чадахгүй байгаа нь тэр ажээ. Төрсөн хүн байтугай өстөн дайсан ч гэсэн үхэх хүний сүүлчийн хүслийг биелүүлдэг нь ийм учиртай гинлээ. Үхсэн хүн ажиллаа хийгээд явж байна. Мөрдөн байцаагч гялалцтал тусалсан урт түрийтэй гутлынхаа хоншоорыг зэрвс ширтэн нилээд омогдуу байдлаар алцаан зогсож байна. Түүний уртхантай нэгэн шарил байна. Шарилч гэжтэй цэмтэлж орхисон авс дотор жинхэнэ шарил байгаа юу? Үгүй юу гэдгийг харж байж л хэлэх учиртай. Энэ бол социализмын хувьсгалд сонор сэрэмжээр чихэндээ эмэг хийчихсэн цаг үе байлаа. Тийм цаг үед талигач болчихсон түүхийн эдийн нэрв дожог амьдараа байна. Тэнд гүйж явсан, энд тийм хүнтэй мэндэлсэн. Тэр байтугай хөдөөний нэг агентлагийнхаас очиж зурмын арьс тушааж гэрээгээ биелүүлээгүй мөчр урдчилж авсан барааг нь нэгсэн гээд нас барсан мөртлөө амьдтаа хийж гүйцээгүй ажлаа хийж амжуулж яваагаар түүнийг ярина. Энэ яриан явсаар мэдээжэр түүнийг нас бараад чөтгөр болсон гэсэн цуурхалд ямар ч хөдөлгөөнгүй авч очиж байгаа юм. Тэгээд л нах яамны хилцсийн ажилтан мөрдөн байцаагч Ягаан Жавыг талигачийн түүхийн эдийн нэрв дожогийн сүнстэй хөөцөлдүүлэхээр үүрэг өгчээ. Дожоо нэрв амьдтаа танил тал өргөнтэй ажил амжуулахын оронд төрсөн юм шиг л гяс манс нэгэн байж. Эхнэр нь хүртэл түүнийг төрийн төлөө огт нь боож өгөх гихчээр чи над хинхэг зангаа бол гэж өглөн. Энэ байдлаас болж дожоо нэрв долгор хэмээх бүсгүйгээс салж байсан түүхч бийгэн. Ажлын төлөө төрсөн хүн гэж дожоог л хэлдэг байсан бол үхэхдээ ч бас ажлын төлөө хിവэр байдаг байна шүү. Ягаан Жав дэслэгч дожоо нэрвийг амьдаар нь харсан. Ярилцсан гих хүмүүс болон зурмны арсны төлөвлөгөөг тасалдуулсан агент нартай уулзаж байцаалт авав. Хүмүүсийн дунд дожоо нэрвийн үг хэл үйлдэл бүхнийг өнгөтөр ярих нь холгүй байсан мөнөө хүмүүс би хий юм харсан юм шиг зүүдэлсэн ч юм уу мэдэхгүй. Талигачтай адилхан хүн л байсан байх гэх мэтээр мэлцэн. Цуурхлыг нам дарахад энэ нь хангалттай биш тул Ягаан Жав байцаагч цуурхал тараагчдыг дагуулan талигч дожоогийн шарил дээр ирээд байгаа нь инэ. Цэрэн Жавын дожоо
1928-аас 1976 гэсэн бичээсийг нөгөө хагархаа хингэрэг шиг эрчүүлд үзүүлж уншуулан. Та нар үүнд итгэхгүй байгаа юм уу? Тэгвэл энэ шарилыг өөрснөө ухаж гаргаад үз. Хайрцаг авсандаа шарил нь байгаа хүн яахлаараа та нартай уулзаж явдаг юм? Дожоо нэрвтэй уулзахыг үнэхээр хүсэж байгаа бол хүсснийг хүзүнд чинь хүргээд биелүүлээд өгье. Яган жав ингэж хэлвэ. Зүгээр санаандгүй шахан байж байтал ийм үг эрхэм байцаагчийн амнаас унчихч. Харин энэ үгийг сонсоод шарилын дэргэд өөцөлтөн зогссон нөгөө гэмтнүүд үсэн зарс хийж айн зочжээ. Байцаагч тэдний байдлыг мэдээд улам цаашлуулж. Энэ хүрз жотог авцгаа. Шарилыг гарга. Авс дотор шарил байхгүй бол би та нарыг буруугүй тооцъё гэжээ. Цуу яриа тараасан хэрэгт орооцолдсон хидж айсандаа жижирч салганан угарч байв. Яган жавт тэдний нарчаагүй байдал нь зугаатай санагдсан тул ноомхон гүйцдэг гэж ирээд л тэднийг аль хэдийн хоригдол ялтан болчихсон аятай командлаа. Төдөлгүй дожоо нэрвийн шарлын таг нээгдэж тэсхийн аргагүй үнэртэй хий угаарын үнэр хүмүүсийн хамрыг салгаад хайчих шахав. Тэгэхдээ социализмын дайсан замын саад тодгоруудыг гисгэх гэсэн яган жавын хамар тэмбүүрсэн ч тасарч унахгүй учиртай ажээ. Шарилын хайрцаг дотор харлаж ястайгаа зууралдсан балчиг шавар шиг болсон махан бод. Ургаж үжирсэн үс хумс зэрэг нь үнэхээр аимшигын кино шиг санагдаж байна. Гэхдээ тэр үед аимшигын кино гэж байсан ч биш. Зөвлөлтийн шолмос гэдэг хувьсгалжсан ядуурлыг рекламдсан утгатай өнгөцгөн киног хүмүүс үзээд зүүдэлж хоол нойрноос гарч байсан төдийхөн. Ийм л цаг үе болохоор талигаачийн тамтаг болсон цогцыг хараад цуурхагчид бүгдээрээ ухаан алдан унжээ. Социализмын төмөр цэрэг тулдаал яган жав ганцаар босоо байв. Энэ бүхнийг нэгэн аймгийн тагнуулын газрын архивд шашныг сурталчилж ард олныг мухруулсан үйлдэлийг тасн зогсоов гэж тэмдэглэсэн байдаг гэжээ. Тэрхүү шарилын газар байсан хүмүүсээс хэн ч өндөр насалсангүй. Ганц 2 жилийн дараа өөд болцоожээ. Яган жав тэслэгч хүртэл шүүт. Үүнийг шашны хэлээр үхэрийн бузар гэх бол шинжлэх ухаан хүлэмжийн хийтэй ойролцоо хорт бодис ялгарах тохиолдол гэж үзсэн нь бий ажээ. Говь нутагт Балжид гэж ганц бие эмгэн амьдардаг байваа. Зэлүүд газар ямагт ганц гэрээр нутаглаж нас өндөр болсон ч амьтан ах дүү нараа наан цаана гэдэггүй. Сожиг зантай нэмгнээс балчир хүүхдүүд битгийхэл томчууд ухаан алдтлаа айдагс. Торонхай гэж туйлгүй. Тасгар царайтай хоёр нүдэн шасуулаа. Нутгийн хүмүүс хараал хийдэг гэд түүнд их дургүй. Ганц ингэтэй 20-30-аад богт. Хэдэн хоны маань эзнийхээ занг өвччихсэн юм шиг айл саахалтын малтай нийлэн гэж юр байхгүй. Эмгэн идэр залуудаа хань ижилтэй байжээ. Гэнэт хүн дээр өвчлсөн нөхрийг өөд болсон цагаас хойш хүний бараа харах ааж болж. Түүнээс юр хүүхэд гараагүй гэдэг. Хүмүүс түүнд дургүй хэдий ч цаашаа харж уйлж, наашаа харж энээх гихчин болж түүнтэй үг зүрхөөс ч эмээдэг байв. Эмгэн хараал хийсэн гэгдэх хэд хэдэн тохиолдол байдаг. Улаан нацаг гэж нутаг усандаа агсам гэж гайхагдсан нэгэнэр Балжид эмгэнийд давхиж очин эмгэнээс арх нэхэж өгсөн архийг нь чамлан хаалга үүдийг нь өшгөч нь дөвчгнөж байгаад мордоод явчихжээ. Гэтэл 3 хоногийн дараа нөгөө улаан нацагч нь Дун дам гэдэг газар адуу тууж яваад мориндоо чирэгдэн нас барсан байна. Хонхор самбуугийн хүү хүрлгэгч гайн ирсэн юм шиг халамцуу эмгэнийд буугаад мордох зур гэрийнх нь хаяанд морь харчихч. Төдийл удалгүй түүний шээдэг эргэтэн тисхийн аргагүй өвдөж улмаар явж чадахгүй хүрсэн бөгөөд хонхор самбуугай өөрөө ном хартай тулдаа засал хийж идгээсэн аж. Төдөвгэгчээр малын бэлчээр булаацалдан хэрэлдснээс болж цэрэгт явсан хүн хүнд задуулан өөд болоод 2 баг нь унаж тусдаг өвчтэй болчихсон байна. Энэ мэд эмгний хараал хүрсэн гих болгоныг тоочоод байвал барагдах аргагүй. Төвний хараал жатаг хүрээгүй айл энэ суманд байхгүй юм уу да гэж бодмоор. Нутгийн хүмүүс ч түүнээс айн имэж далайсан газар нь далд орж, далсан газар нь ил гарч байв. Нэг удаа эмгний ойролцоохон
Хууш гэдэг газар зэрэгэлдээ сумын Жанцан гэдэг айл ирээд буучихва. Өөр сумын айлыг бүүхэл өөрийнхөө ах トゥ нарыг ч хаяандаа ойртуулдаггүй. Эмгэнийг газар тэнгэр нийлтэл нь хараан зүхэж энэ айлыг ч одоохон хөөгөөд явуулна гэлцэн нутгийн хүмүүс хоорондоо ярилцдаг байв. Буухтаа бүр хідэн малынх нь бэлчээрдэг. Авдаг усных нь хажууд буучихсан байдаг. Нэг л өдөр энэ айл гэрээ буулгаад эмгэнд хөөгдөн химэн хав ойрын хүмүүс чих тавин чагнаж дурн сунган хар уулцсаар байсан боловч өнөөх айл хүмүүсийн хүссэн шиг буурай харлуулан нүүссэнгүй. Жанцан эмгэнийг төдийлөн сайн танихгүй. Урд нь адуу малын ирлэр явж байхдаа бууж хэд гурван үг солиод морддог байв. Энэ жил тэдний нутаг хур бороо ороогүй гандуу байсан тул нутаг бэлчээр шилэн отор нүүдэл хийж яваад энд буучихсан ажээ. Эмгэн саахалтын айлаа хөөж туулсангүй. 2-3 онж сар өнгөрлө. Хүмүүс ихэд гайхаж байв. Зарим нь эднийх ч эмгэний ханилж байсан нөхрийнх нь ах トゥ юм гинэ гэсэн цуу яриа тарааж байв. Үнэн дээр эмгэн Жанцан хоёрын хооронд ах トゥ хамаатан садан танил талын холбоо сүлбэ байгаагүй юм аа. Жанцангийн эхнэр хүүхэд хонь мал эргүүлэх, аргал түлш түүх зурт эмгэнтэй тааралдаж хөдөөгийнхний заншил ёсоор хол ойрын сонин хилцэн ярилцаж дотн байхгүйлгүй. Ээнхүү амгалан тайван байсан саахалт хоёр айл нэг л өдөр хэрүүл шүүгэн хараал ерөөлтө хүрхэнтэр. Энэ хэрэг тун ялахгүй юмнаас болж мандсан юм. Жанцангийн малтай эмгэний хідэн хонь ямаа нийлчихч. Айл саахалтын мал нийлэх бол хөдөөгийн хүмүүст байдаг л нэг хэрэг. Жанцангийн хоёр хүүхэд эмгэний малыг ялгах гэтэл өмнө нь айлын малтай нийлэх нь бүхэл ойртдогч үгүй байсан хэд чинь ёр ялгарч өгсөнгүй. Хоёр хүүхэд аргаа бараад байж байтал адууга хурааж явсан Жанцан хурч ирв. Горвол хүй хай болон хөөцөлдөж байтал балжид эмгэн борингээ унчихсан ордуу хата хараалын үгээ урсгасаар орж ирвэ. Мо цагаач чамайг өөрийн үрд үеийн үед моогч нь харна. Ингээд өгч талтор хэмээн шороо цацаж галзуу юм шиг аашлах эмгэнийг хараад Жанцан настай хүн бухимдахта ингээ байлгүй гэд юу ч бодсонгүй өнгөрлөө. Гэртээ хараад төдийлэн удаагүй байтал Жанцангийн толгойн гинэт эргэн додор нэвгүй ирчихлээ. Үдэш болоход түүний хамаг биеийн чичрэн салгалж хэвтэж чадахгүй улам чичирсээр байв. Хамрын хань яад ч хүрдэггүй эрүүл чирэг биетэй түүний гинэтхэн ингэж өвдөхөд гэрийнхэн сандран эмч домч дуудах юм болж байтал Жанцан эмгэний өдрийн авирсан төрх сэтгэлд нь орон сэжиг төрсөн тул хүүхдээ эмчид очоод хэрэггүй базар өвөөгөө дагуулад иргэжээ. Ингээд түүний загсан ёсоор базар өвгөн хурчрал. Тэр эрхээ гүйлгэн үзээд бэлэвсэн эмхтэй хүний хараал хурчгэжтэй. Надад үнэндээ аргалах арга чаргалга байна да. Түүнээс хойш ямар ч эмч домч гисэнгүй 7 хоног өндийч чадалгүй хэвтэрт оров. Гэтэл нэг өдөр эмгэн ирж яваг харсан хүүхэд нь эцэгтэй хэлтэл тэрээр хүнээр төшүүлэн өндийж байгаад өнгөтэй өөдтэй хувцас өмсөд орныхоо өмнө суулаа. Эмгэн гаднаас орж ирээд юу ч болоогүй юм шиг цай оочлон ууж суугаа Жанцан хараад царайн цонхийн цайгаад хол ойрын ойр зур хэд гурван үг солиод яаруу санд руу гарч гинэ. Эмгэнийг морцны дараа Жанцан би явах боллоо гэд тэмээ авчруулан мордож явсаар гэрийнхээ зүүн талд байх хошууг тойрч орон тэмээнээсээ буугаад тэр дороо өгчөв. Энэ үед эмгэн гэртээ ирээд улам их хорсон занаж харааж эхлэв. Ингэж хүчлэн хараасаар төдөлгүй гидсэн үлээсэн гүзээ адил хийлэгцэр амнаас нь цагаан хөөс сахран гэдрэг саван унаад дахин өндийсгүй. Ээнхүү Жанцан урд нэгэнтээ эзэнгүй хараал хар тол гойдоо хүрдэг гэж сонсож байсан нь санаанд бууч. Энэ ч ёсоор эмгэнийг өөрийнх нь хараалаар өхүүлэн нутаг усны хүмүүсийг баярлуулсан гэдгээ. Чихэна. Хэнч гисэн шөнийн харанхуйд хүмүүн бусын эвгүй дуу сонсоод айж сандран шүүдэ. Тэгвэл Архангай аймгийн нэгэн суманд эвгүй дуу чимээнээс болж нэгэн айлын ихнэр галзуурсан таагүй явдал гарчээ. Сэнгэлийнхийг бор хонтын аманд буусан шөнө. Тэм гэж хэлэх аргагүй үл мэдгдэх дуу гэрийг нь тойроод нар бороо эргэн сонсогдож эхэлсэн аж.
Цэнгэл өөрөө муугүй анчин хүн учраас ямар нэг амьтны дууг бол андахгүй. Гэвч тэр дууг ямар нэг амьтных гэж хэлхийн аргагүй байсан байгаа юм. Тэгээд ч хоёр нохойн дотор зарсхийн дуу ойрхон гараад байхад огт хуцахгүй байсан нь бүр гайхалтай. Эхнэр нь юу дуурайд байгаа юм бэ? Би айгаад байна гэж үс гэзгээ зол гаах нь холгүй айж сандраад хоёр хүүхэд нь ээжигээ даган айж орилоход цэнгэлийн дотор бүрч харанхуй илжээ. Ядахта саяхан сэргээс ирсэн дүүн хантай байсан бол бас ч гэж учиртай байх бай. Гэтэл шин бууцсан дээр гэрээ барьсны дараа хаваржаан дээрээс адуугаа олж ирэх хэмээн тушаал өгөөд явуулчихсан байдаг. Цэнгэл дэмий ядахта. За байц. Хярсны дуу гэхэд арай айл чанга юм. Бас үнэг гэхэд их өөр гэж гайхшран сууж. Төрөөхөн гэрийнхээ гадаа ол сэвхэ зогсож байхад энэ сонин муухай дуу гарсан бөгөөд тэгхэд цэнгэл гөлгөн чонл уйлж байна. Дээд хотны магсрын хүүхдүүд саяхан нэг чонын үрийг тоноод гिचи чоныг нь буудчихсан юм гэсэн. Тэгэд л ихгүй болсон амтан айл бараадад үлж байхгүй юу? Хэмээн санаагаараа буудсан боловч удалгүй өөрөө хүртэл эвгүйцэд гэртээ явж орсон юмсан жий. Толгойтой ус ард займ гэнх уйлах давхцсан ийм дуу. Ямар амтнаас гарч болох вэ гэж тархиа гашилтал бодсон цэнгэл ямар ч байсан амтных биш ээ. Харин хүнийх байж болохоор хүнийхтэй бүр улангасаж галзуурсан хүн л ингэж хачин муухай ойрлох байх гэж өөртөө дүгнэлт хийгээд юутач ихнэр хүүхдээ тайвшруулъя гэж бодон холын тусгалтай орс гарч хийдэнгээ аваад бууга мөрлөн гарахтаа нэг хий буу тавиад үзье гэж хэлжээ. Гэтэл хоёр нохоо нь гэрийнхээ хаяанд ирчихсэн гасалж гэнхч тэнхэлгүй амьтад бараг л гэртээ дайрч орох нь холгүй зогсож байхыг үзээд бүрч самгардан зол тойл буцаад гүйгээд орсонгүй. Шөнийн их талд юу ч үл харагдах бөгөөд нөгөө аимшигын амтны хоол хяхрах мэт инээж мөн эхэр татан уйлах адил сонсогдсоор л байж. Цэнгэл ямар ч байсан дуугарч байгаа зүг рүү бууга багцаагаар чиглүүлээд гохыг нь дарж орхичээ. Тэгтэл чиг дүжрүүлсэн их чимээ гарч эргэн тойрон намжин болсон. Гэнэт харанхуйн дундаас хагас галзуу илий бала гимээр хүний доо. Чи намайг яаж байгаа юм бэ? Гэж улам чангаар зөрхрөн уйлхан сонсогдсон аж. Бараг л нүд нь юм харахаа болоод чихэн юуч дуулахаа болтол айж чичирсэн цэнгэл хөөгцөн мэд унаж тусах нь холгүй. Гэртээ явж ороод хаалгаад дангантал түгчжээ. Авган гэрлүүн гүйх мэт ойртож буй хачин хүний орилоон бархрааныг сонсоод тэр дороо ухаан алдан унаж хүүхдүүд нь улам чанга чарлан уйлалдаж ихэлсэн аж. Тэгтэлч нөгөө хачин дуутай амтан яг гэрийнх нь гадаа ирээд ямар нэг амтны хүү татан идэж байгаа мэт чимээ гаргаж ихэлсэн байна. Цэнгэл хичнээн айсан ч үрд хүн гисэндээ хоёр хүүхдээ араараа хийж аваад бууга өөдрөө зүглүүлэн гохыг нь дарахад бэлдэн сууж байтал гэрийн гадаа хоёр нохоо нэг зүйл рүү хар хурхийн дайрах сонсогдоод гэнэт морин төвөргөн гарч дуу чи гэж нохой зандрах танил дуу үхэр мал мөөрөх чимээ сонсогдов. Гэвч үл мэдэгдэх зүйлээс айж зүрхэнд нь хий орсон цэнгэл хаваржааруугаа явсан дүүгээ орж иртэл гадаг шааж гарсангүй. Бууг аач доош нь буулгасангүй. Дүүн орж ирмэгцээ гэр доторх ундуй сундуй байдлыг үзээд оргодол хулгайч дээрэмчин ирж уймүлчгээд яваа юу хэмээн ботсон байна. Цэнгэл жавгаагаа ус цацсан сэргээх хоорондоо чамд ямар нэг хачин хүний дуу сонсогдсонгүй юу гэж асуусан байна. Дүүн над юу ч сонсогдсонгүй. Харин гэрийн ойролцоо ирж явхад таны буу дуугарах чимээ гарсан. Би надад л дохио өгч байгаа юм байлгүй гэж бодсон шүү. Гэж хэлсэн байна. Энэ явдал үнэхээр бодит тохиолдсон явдал бөгөөд цэнгэлийн авгаа түүнээс хойш хийм дуудаад ирлээ гэж орилсоор галзуурчээ. Гэхдээ дээрх тохиолдол нь хүнд тийм ч муу зүйл хүргэж чаддаггүй. Зөвхөн хий дуу чимээл бөгөөд Монгол орны өргөн уудамтал их хөвчин хаан чимэрхүү дуу шингэсэн газар захаас аваад зөндөө байдагт бол мэдэж явхад илүүдэхгүй түүхээч.